Hi Cherries. За өнөөдрөөс эхлэн би амлсан ёсороо шинэ цуврал бичлэгээ эхлүүлж байна. Оддын хаус гэдэг нэртэй маш сонирхолтой бичлэг хүрэх гээд бэлдээд байж байна. За эхний дугаараар бол би Kendall Jenner-ийн талаар ярина. Яагаад энэ цуврал бичлэгийг эхлүүлэх болсон бас шалтгаанаа хэлье. За мэдээж би өмнөхтэйгээ адилхан одуудын тухай skin care, арьс арчилгаа, одуудын хов, живийн талаар бол бичлэг цаашдаа хүргэнэ л дээ. Гэхдээ тэрнийхээ хажуугаар энэ шинэ цуврал бичлэгээ бас хийдгээрээ хийн. Тэгээ энэ маань бас та нарт гоё таалагдаад амжилттай болох юм бол би цааш нь өргөжлүүлээд энэ одын хаус цуврал бичлэгээ цааш нь өргөжлүүлээд явах болно. За дэлхийн Холливуудын одуудаас гадна K-pop дуучид эсвэл одоо K-drama-гийн жүжигчид одоо ямар гэрт амьдрдгийг гэрээ яаж тогтчулсан, яагаад ийм өнгөний сонголт хийсэн ч гэдэг юм уу те. Ерөөдөө ингээд ийм жижигэн детальтай зүйлсүүдийг бас ярих учраас эцэгтэй нар маань эсвэл охид сүүчүүд манаас гой санаа аваарай. Тэгээ миний хувьд ч гэсэн би 8 сарын сүүлээр шинэ байранд орно. Байр маань ашиглалтанд орж байгаа учраас гэрээ тогтчуулахдаа яах вэ, ийх үү гэд бас айгүй олон бичлэгүүд үзээд байгаа байхгүй юу. Тэгээд би ч гэсэн энэ одуудаас бас санаа аваад гэрээ тогтчуулахад бас төхөн байгаа учраас та нар ч гэсэн эндээс бас санаа аваад дэмжиж яваарай гэж хэлмээр байна. За ингээд оршил хэсгийг бол ингээд дуусгая. За одоо бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Загвар өмсгч Kendall Jenner-ийн энэ хүү хаус нь болохоор 8.5 сая $. Үнэлэгддэг Spanish загвараар гэрээ тогтчулсан юм байлээ. За өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг те яг энэ хаалга нь бол надад маш их таалагдсан. Буралттай ийм хар шилтэй байгаа учраас цаад байгаа, дотор байгаа зүйлс нь гоё ингэж шууд нэвт харагдчих байгаа учраас илүү гоё тийм чамин тансаг харагдаад байгаа байхгүй. Дотогш оронгууд хананд ийм ягаан өнгийн гэрэл асж байгаа бөөрхий. За тэг хүмүүс энийг харангууд юу юм болоо гэж бас гайхаж магадгүй. Хамгийн гол нь Kendall-ийн хувьд бол энэ бол маш үнцэнтэй. Харахад энгийн юм шиг боловч энэ гэрэл $750,000 хийгдсэн гэж та нар боддоо зөвхөн Kendall зориулаад тэгээ ялангуяа Холливуудын одууд бол яг ийм гэрлийг бол гэртээ болон офс дээр ч юм уу хийлэгдэв юм билээ. Энэ гэрлийг хэн зохиосон бэ гэхээр James Turrell гэдэг хүн хийсэн. Америкийн маш алдартай ийм уран бүтээлч бүр Barack Obama-гоос хүртэл шагнал авч яасан гэж та нар боддоо. Энэ гэрэлний нэр нь гэх юм бол хилэнц гэдэг нэртэй. Хамгийн гол нь Kendall өөрөө хилэнцийн орд учраас хилэнцтэй. Тэгэхээр ингээд гоё холбогдож өгж байгааз. За тэгээд хэдүүлээ дараагийн өрөөгөө орцгоё. Дараагийн өрөө болохоор зочны өрөө байгаа. Тэгээ Kendall хэлэхдээ энэ өрөөгөө албаар зурагт ТV бол байлгаагүй юм байлээ. Хамгийн гол нь энэ өрөөнд хүмүүс яг амьд харилцаатай хоорондоо ярих нь их чухал гэж өөрөө өвдсөн. За тэгээд ийм камин зуухтай учраас энийг дөрвөн улиралтай бол ашигладаг. За тэгээд та нар ингээ буудангийн хазаартаа ингээ цулгуун өнгөтэй байгааз тэгсэн хэрнээ энэ цулгуун өнгийг илүү гоё амьд харагдуулахын тулд дэрний сонголтод дандаа ийм хээ уугалцтай ийм цэцэг мэцгний хээтэй байгаа учраас энэ өрөөг илүү гоё амьд харагдуулж өгч байгаа. За тэгээд дээдлийн хан тааз хэсэг нь ийм модон оруулахтай. За тэгээд та нар одоо харж ийм пянцны хэсэгтэй байна. Тэгэхээр энэ өрөөг бас илүү гоё амьдруулж өгч гинэ гэж бас та нар ойлгож болно. За дараагийнх нь болохоор ийм өрөө биш, саяны зочны өрөөний цаад буулан таланд нь ийм жижигхэн мини бар байрлуулж өгсөн байгаа. Тэгээд хөрх магас нэг жижигхэн мини хэсгээ тэр буланг бол ашиглаад бас гоё шийдэл байгаа юм л да. Надад бол энэ таалагдсан. Тэгээд хан талдаа ийм хар цагаан өнгөтэй ийм жаз байрлуулж өгсөн байгаа. За тэгээд мини баархын цаад хан талд нь ийм гоё чулуун хавтан байрлуулсан учраас энэ өрөөг илүү гоё тансаг харагдуулж өгөөд текэн дээр нь болохоор ийм амьд цэцэг бас байрлуулж өгсөн байна. За мини баарыг яг хажуу талд нь ийм жижигхэн зочны одоо байны өрөө. За энэ байны өрөөг өнгийг харах юм бол та нар ингээ бэж өнгөтэй байгааз хамгийн гол үнцэнтэй зүйл юу вэ гэхээр угаалт тур байгаа. За энэ угаалт тур болохоор яг цэвэр чулуу учраас маш хүндэх байсан гэж байна. Тэгээ 136 кг-ийн хүнд байсан учраас зөөж тээвэрлэхэд аягүй ингээ хэцүү. Тэгээд нааш цааш нь ингэж хэлбэрийн за яаж байрлуулах вэ гэж олон удаа ингээ туршиж үзээд тэгээд ханд нь ингээ зоож өгсөн юм билээ. Тэгээ Kendall Jenner болохоор home tour бичлэг хийчээд хэдэн сарын дараа дахин одоо Vogue сэтгүүлийн энэхүү нэвтрүүлэгт бас home tour бичлэг хийсэн байхгүй. За энэ болохоор илүү special буюу Christmas-ийн баяр зориулсан гэрээ танилцуулсан одоо гэрээ яаж тогтчулсан энэ төр харуулж байгаа байхгүй. Тэгтээ яг гэр нь яг адилхан хэрнээ баг зэрэг нэг жоохон өөрчлөлт хийсэн байгаа байхгүй. Одоо шинэ саяны мини бар гэхэд цаатлын хананд өлгсөн байсан зураг нь байршил нь өөрчлөгдсөн байгаас өмнө нь болохоор яг ингээд дөрөв игнэ болгоцсон байсан бол одоо ингээд куб маягаар дөрөв жаз 6 ингээд байршлын жоохон өөрчлөлтсөн байна. Тэгэхээр эцэгтэй бид нар ч гэсэн тий гэртээ байгаа зүйлсээ ингээд жоохон өөрчилчих юм бол бас
өөр мэдрэмжтэй өөр гэрт байгаа юм шиг мэдрэмж авах нь шүү дээ. Тэгээ та нараас санаа аваарай. За дараагийн өрөө болохоор Kendall Jenner-ийн Office өрөө байгаа. За энд мэдээж бол ажиллаа хийн. Тэгээ зохион байгуулалтын хувьд бол надад бол интерьер нь бол их таалагдсан. Тэгээд Kendall-ийн хувьд болохоор энэ гэрийн хамгийн гоё таалагддаг хэсэг бол энэ коридор хэсэг гэж байгаа. За энэ коридор хэсэг нь болохоор дандаа ийм шилэн уучраас гадаах ашаан доторх талбай нь харагддаг. Тэгээд цөөрөм нь харагддаг. Нарны гэрэл их гоё ойж тусаж дотгошоо ингэж харагддаг учраас Kendall бол энэ коридор хэсэг бол маш их таалагддаг гэж байгаа. За коридороор явж байгаа нэг өрөө байгаа. За энэ өрөө болохоор арт студио байхгүй юу? За өмнө нь 1 жилийн өмнө кино театр байж байгаа. Тэгээ кино театраар нэг ашиглахгүй. Тэгээ хамгийн гол нь гадаа хашаанда найзуудтайгаа уулзахаараа гадаа ингэ зураг зураад байсан учраас за энийг гадаа зурахгүйгээр яг дотор байх хэрэгтэй юм байна гэд кино театраа болоод арт студио болгож ингэж гоё тогтчулсан юм байлээ. Тэгээ хамгийн гол нь Kendall маш их ажлын ачаалтай. Тэгээд ийм стресстэй байх үедээ өөрийгөө тайвшруулахын тулд яг энэ өрөөндөө ороод зураг зурхаар тархин гоё амарч өгдөг гэдэг энэ өрөөнд их маш их гоё дуртай юм байлээ. За тэгээ та нар яг сайн хараад үзтээ. Тэгээ миний хувьд гэх юм бол заяа энэ өрөөнд маш том ийм хоёр цонхтой байгаа учраас гоё нар тусаж өгнө, байгаль гоё харагдаж өгнө. За тэгээд энэ өрөөний хөшний сонголт бас надад их таалагдсан. Ийм бэж өнгөтэй учраас энэ өрөөнд их гоё цогцож өгж байгаа байхгүй юу? За гэвч харамсалтай нэг штэ. Christmas-ийн дугаарт орсон гэсэн штэ нэвтрүүлэгт. Тэгэхдээ саяны арт студиогоо буцаагаад кино театр болгоцсон юм билээ. За би бодохдоо зүгээр тэр өрөөнөөс уйдаад за ер нь кино театртай байх хэрэгтэй юм байна гэд буцаад кино театртай болцсон байгаа байхгүй. Тэгээд мэдээж энэ өрөө болохоор ингээ орох юм бол шууд тас харангатай, маш том юм хар өнгийн бодонтой. Тэгээд ийм жоохон нэлийн юм дарк өрөөлөлээ л дээ. Ингээд тэгтээ яг уусаал кино үзэх зорилттой юм чи өрөө нь ханхуу байж ш киноны илүү гоё тусч гоё харагдах л та. Тэгээ энэ өрөөнд Christmas-ийн баярт зориулаад модтой. Тэгээ модон дээр ийм гэрлэн ийм чимэглэлүүд бас хийж өгсөн байсан. За дараагийн өрөө болохоор мэдээж эцэгтэй бидний хувьд бол хамгийн чухал өрөө буюу галт тогооны өрөө. Тэгээд Kendall-ийн хувьд бол ийм хар ногоон өнгийн тавилга хийлгсэн. Тэгээд ийм marble ийм чулуун автантай. Тэгээ бас их сонирхолтой санагдсан болохоор тэр дээд талд болохоор ийм зэсэн тогоо шанаг өлгцэн байгаа. Олнор нь өлгцэн учраас бас нэг тийм өрөмц харагдаж өгж юм. Тэгээд яг л нэг юм том рестораны арын галтгооны өрөө шиг харагдаж байгаа зү тэ. Тэгээд Kendall-ийн хувьд болохоор хоол сайн хийж чаддгүйг та нар мэдэх бах. Энэ галтгооны өрөөний хамгийн одоо ухаалаг шийдэл юу байсан бэ гэхээр яг нөгөө плеткний дээд талд нь бид нар ингээд хоол хийж байх үедээ ханандаа ингээд юм алтлаг өнгийн гоожуурыг байрлуулж өгсөн байхгүй. Тэгээд энэ айгу ухаалаг шийдэл байгаа. Одоо бид нар цай чанагтаач гэдэг юм уу хоол хийхдээ дээрэс нь шууд усаа ингээд гоожуулчихаар их амар санагдаад байгаа. Та нар ч гэсэн санаа аваарай. Тэгвэл бид нар ч усыг ингээл бүр тэндээс зөөгөөл ингээл ус хийгээл лээдэн штэ. Ерөөсөө тэгхгүйгээр эндээ хандаа ингээ байлуулчихвал бас гоё юм байна да гэж би бас бодчихлээ. За дараагийнх нь болохоор юм хувцсны өрөө байгаа. Гэхдээ хувцсны өрөө гэхээсээ илүү дандаа гадуураа өмсдөг хүрм цуу күртгээ ингээ байрлуулсан байгаа. Тэгээд энэний дараах нь болохоор юм glam room гэж байгаа юм байна. За энэ glam room нь болохоор их сонирхолтой. Яагаад тэгэхээр Kardashian-ы гэр бүл эгчдүүс бүгдээр юм glam roomтэй юм байна. Өөрөх нь одоо house болгондоо тийм glam roomтэй учраас Kendall би бас glam roomтэй байх хэрэгтэй байна гэд ийм өрөө байрлуулж өгсөн юм байна. За тэгээ энд нь болохоор өөрөх нь өсчин за makeup artist нь өөрийг нь гоё сайн харагдуулахын тулд бэлдэж өгдөг ийм гайхалтай өрөө юм байна. Kendall-ийн өөрийнх нь Vogue сэтгүүлч гэдэг юм уу сэтгүүлийн нүүрэн дээр гарсан зургнуудаа ингэж байрлуулж өгснөөрөө илүү онцгой харагдуулж өгч байгаа хаа. Дараагийнх нь болохоор master bedroom өрөө дундлахын өрөө байгаа. Тэгээд дундлахын өрөөнийх нь яг наад талд нь юм бодон бас байрлуулж өгсөн байгаа. Саяны бодонтой хэсгээс цаашаа ингээд дамжингууд яг жинхэнэ ундлахын өрөөнд байгаа. Тэгээд ундлахын өрөөгийн өнгөний сонголт бол надад их таалагдаад байгаа. Нэг гоё зөөлхөн тухтай нарны тусгал их сайн орж өгдгөөрөө бас гой санагдаад байгаа байхгүй юу? Та нар ингээд цонхны нааталтайгаа хөшгийг хардаа. Хөшгийг заавал ингэж тааруулахгүйгээр илүү урт хийгээд унжуулах маягтай урт хийж өгсөн байгааз. Өөдөөс нь харсан юм телевизэрэн за телевизэрийн доор бас камин зуух байна. За телевизэр яаж байгаа хэрэг мэдээж нөгөө Kendall унтахаас өмнө жон кино мэнэ үзэгч гэдэг юм аа. За энэ болон болохоор их гоё. За энэ хаусын хамгийн гоё хэсэг. Яг бол Kendall кофе уудаггүй, цай уудаг учраас юм цайны булантай юм байна лээ. Унтлагын өрөөнөөс нь шууд дамжаад өөрийнх нь байны өрөө байгаа. Түрүүнийх чинь болохоор зочныг байсан. Энэ болохоор зөвхөн Kendall зориулсан байны өрөө гэсэн үг. Тэгээд ийм том толтой гол зүйл нь ийм чулуу автангаас яриад байна. Тэгээ энэ Gabbana гэдэг нэртэй юм билээ л те. Тэгээ ийм жоох ийм ногоон тон өнгөтэй. За тэрний эсрэг талд нь болохоор ийм алтан байнтай.
За энэ байн надад их таалагдсан. Энэ өрөөг бол хамгийн гоё чамаа харагдуулж байна. Тэгээ цаа талдаа юм цонхтой учраас байгалыг харангаа сайхан байнтай усна гэ хөвтгнэ штэ. За тэгээд шууд дамжаад оронгуудаа нөгөө жинкнээсээ өөрийнх нь одоо хувцсны өрөө байгаа. Түрүүнийх чинь болохоор зөвхөн гадуур хувцас өмсдөг глайм өрөө байсан штэ. Энд болохоор тэгэл өндөр өсгөөд тэгэл өөрийнх нь өмсдөг гой хувцснууд нь байгаа юм л та. Хаус доторх өрөөнүүдээ бол танилцуулаад дуусан. Одоо бүгдээрээ гадаах хашаа талбайтай танилццгаая. Гадаах талбай дээр бас их анхаарсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тогтчулт нь одоо юу гэдэг юм өвснөөгөө одоо модоор хүрээлэгдсэн учраас өөрт нь маш их таалагддаг. За мэдээч swimming pool буюу одоо бассейнтай байх нь бол ойлгомжтой. Тэгээд энэ бассейны загвар нь болохоор 80-90 оны загвараар одоо бүр зориуд ингэж хийсэн гэж байгаа юм. Тэгээд за тэгээд Kendall-ийн гэр бол ийм байна. Надад бол Kendall Jenner-ийн энэ гэр бол маш их таалагдсан. Нэг тийм тухтай, өнгөний сонголт нь ч гоё, минималист тэгсэрнээ тийм нэг үгээр бол ийм cozy. Ерөөсөө энэ гэрт байгаа л баймаар байгаа юм. Тийм мэдрэмж өгсөө. Тэгээ нэг заавал юм амар олон хээ хуар ороогүй бас надад бас их таалагдаад байгаа. Тэгээд тийм байм. Та нарт энэ бичлэг таалагдсан уу? Kendall-ийн гэр ямар санагдсан? Доор коммент хэсэг дээр бас бичээрэй. За тэгээд өнөөдрийн бичлэгтээ хамтайсан бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд энэхүү Оддын хаус гэдэг эхний дугаар та нарт таалагдсан уу? Ямар өрөө илүү хамгийн их таалагдсан бэ? Шинэ санаа оноо авсан бол доор бас коммент хэсэг дээр гоё сэтгэлдээ бичээрэй. Тэгээд дараагийн Оддын хаус 2 дээр хэний гэрээр зочилмоор байна? Коммент хэсэгт бас бичиж болно шүү. Тэгээд би хамгийн их олон санал авсан хүний гэрээр зочлох болно. Тэгээд яг ийм зориулттай ийм гоё бичлэг хийж та нартай хүргэх болно. За тэгээд та бүхэндээ маш баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.